юу цаана манайхаа ээлж дугаартаа тавтай морил тайдынхаа өсөлтөөр эхнэрүүд нь солигддог нэвтрүүлгийн 2 дахь дугаарыг ярих бэлэн болоод сууж байна. За энэ удаагийн гэр бүлүүд бол үнэхээр сонирхолтой хоёр өөр. Яагаад гэхээр яг альныхан талд орох юм мэдгүй за. Тэгээ та хэд маань ч гэсэндээ бодоорой. Би хэрвээ энэ хоёр ээж хооронд байсан бол яг аль ээж нь авах бол тэг яг аль нөхцөл байдалд хүүхдүүдээ өсгөх бол гээд надад бол амар сонирхолтой санагдсан. За яагаад гэхээр нэг ээж нь бол хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөнд үнэхээр донцсон хүн байх бол нөгөө тал жинхэнэ тал хийж байна. Гэр бүлийнхэндээ элбэг дэлбэг хоол бэлдэх туртай, хоол хүнс бол аз жаргал, хайр халамжийн бэлэгдэл гэж итгэдэг гэрээ ханан ч гэсэн. Тэгээ ийм хоёр өөр ээжүүд 2-7 хоногийн туршид солигдно. Эднийх бол Карл Ларен шиг Карл бол үнэхээр ирч хүчтэйгээс гадна амьдралынхаа бүх зүйлийг төгс төгөлдөр байлгахыг хүсдэг. Тэгээ зөвхөн өөрөө биш энэ шаардлага гэрийнхаа бүх гишүүдэд тавьдаг. Гэрийнхэн гишүүд ч гэсэндээ бүх юмыг төгс төгөлдөр хийх ёстой. Гэрт нь ямар ч тийм муухай зүйл байх ёсгүй. Тэгээ нөхөртөө ингээд үнэхээр сайхан харагдахын тулд одоо байнгын тогтмол дасгал хөдөлгөөн хийгээд хоолны дэглэмээ юусаа алддаггүй гэж байгаа байхгүй юу? Ер нь бол Карл өмнө нэлээд махлаг эмэгтэй байж агаад өөртөө тэмцээд 80 гаруй паунд буюу ойролцоогоор 36 кг хасаж чадсан. За Карл Калифорни мужийн Сан-Диего хотод үйл хөдлөх хөрөнгөний агентаар ажилладаг. Ажилдаа бас ер нь нэлээд махруу яг дасгал хийж байгаа юм шиг харагддаг. Карлын нөхрийг Лариг нь гэрлээд 14 жил болж байгаа. Лари бол эхнэрийнхээ ийм занд бол маш их дуртай татагддаг. За энэ гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага бол нэлээд тодорхой хуваарлагдсан байх бөгөөд Карл ажилдаа төвлөрнө, карьертээ бүх хүчээ зориулна. Лари бол гэр орон болон хүүхдүүдийн асуудлыг голчлон хариуцна. Тэд Клой болон София гэсэн хоёр охинтой. Том охин Клой 12 настай бол бага охин София 9 настай. Карл Лари хоёр бол ингээд багтаа нэлээд сахилгагүй буюу нэлээд шууддаг осууд байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд хүүхдтэй болоод нэлээд өөрчлөгдсөн. Тэгээд хамгийн сонин нь хүүхдүүд нь өөрсдөн шиг нь болоод одоо өөрсдийнх нь алдааг татах үедээ гэж бодсноосоо болоод хүмүүжлэлт нь бүр онцгой анхаардаг. Тэгээд маш их диктатурыг тогтоогоод дүрм журм хүмүүжлийг бол нэгт тавьдаг. Ялангуяа Карл бол гэр бүлдээ хатуу дэг журам тогтоодог гэдгээрээ алтартай. Түүний хэлснээр энэ гэрт бүх зүйл тодорхой дүрмтэй, хүүхдүүд тэрийг дагаж мөртнө. Охтууд нь ч гэсэн хэлж байгаа байхгүй юу? Гэрт нэг ч зүйл замраагүй байх хэвгүй ээж энийг хараад төвчж чаддгүй юм гэл. Хоёр охин нь нас өөрсдийн гэсэн өөртөө том охин Клой бол хог хаягдлын менежментийг бүрэн хариуцна. Гэрээс гарах хайрцаг, хог дахин боловсруулах зүйлийг амжилан зэгцлээд догцсон өдрүүдэд гаргаж тавих түүний үүрэг. Харин бага охин София бол гэрийн тэжээвэр амьтдын арчилгааг хариуцдаг. Нохтой хоол, нарын ашиг цэвэрлэн, нохоо баасыг хүртэл түүнд. Сонирхолтой нэртэй эдгээр ажлыг хүүхдүүд зүгээр нэг хийдэггүй, мөнгө авч хийдэг болохоор бас эндээ дуртай. Тэгээ яагаад ингэдэг талаар Карл тайлбарлахдаа хүүхдүүдээ одоо ажлын хариуцлага гэдгийг мэдрүүлж байна гэж байгаа. Тэгээд Карл бол охтуудаа хийх ажлын сануулах хэрэг болно шүү дээ. Тэгээ чи энийг хийсэнгүй байх, тэргээд гисэнгүй байх. Яагаад энэ төрөйг шаардлага гарах юм болвол шууд мөнгөний хасдаг. Тийм болохоор хүүхдүүд бас мөнгө асуулахгүй тулд аль болох хэлүүлгүй хийхийг хичээдэг байна. За үүгээр зогсохгүй Карл бол охтынхон бүтэн 7 хоногийн хуваарийг урьдчилан гаргаад хизээ босох ямар ажил хийх, ямар өөрийг хариуцлага хүлээх гээд бүгдийн тусгай самбар дээр нарийн төлөвлөсөн байдаг. Тэгээд дараагийн хамгийн том дүрэн бол мэдээж хооллолт. Порцийн хэмжээг хатуу хянана, эрүүл амьдралын үндэс нь порц. Ялангуяа охин Софигаа бүр ингэж юм хэрсэлтэйгээд хоолыг хатуу хяндаг. Хүүхдэд тарган болж өсөх үе гэдгээс бол бүр амар байдаг. Яа тэгэхээр өөрөө нөгөө бүдүүн байхдаа хүүхдүүдэд шоолуулж ирсэн. Тэг хүүхд нас тарган болвол хүүхдүүдэд шоолуулна гэж бодоод айгүй байдаг. Харин тэгээ София бол угаасаа хүүхдэл юм чинь ингээд амттай мэдмээр байгаа штэ. Тэгээ даанч ингэж болохгүй. Нөгөө цаад Нью Жерсигийн Society гэдэг хотод эвний гэр бүлийн уламжлалаараа алдартай
эмэгтэй Беллагийн гэр бүл байна. Ээж Мари, аав Леонар 4 хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэгээ хүүхдүүдийн нэрийг Лео Жуниор, Ники, Анжело, Жиана гэдэг. Тэдний хоолны ширээг хартаа бас нэлээ сайн иддэг гэр бүл ээ нөө. Хүмүүсийн нийт маань хоолнд нэлээд дуртай гэдгээ бол хэлдэг. Тэгээ нөхрөд Леон ч гэсэндээ би хоол хийх дуртай, ялангуяа Итали хоол гэдэг. Тэгээ эдний гэр бүлийнхаа Итали хүмүүс гэдгээрээ бол нэлээд бахархдаг. За Леон, Мари хоёр бол нэг айл өсвөр наснд байхдаа мэддэг байсан. Тэгээ нэгнээ мэдээд 31 жил харин гэрлээд 27 жил болж байгаа юм байна. Уг нь залуутай хоёулаа амар турхаас нөөхгүй юу. За тэгээ ямар тач бол нэгэндээ нэлээд хайртай гэдэг нь бол нэвтрүүлгийн туршид харагддаг. Миний ойлгосноор бол насны хүрсэн хүүхдүүдийн хамт амьдардаг Итали соёл байт юм шиг үлээ. За Итали гэлч Монголд ч гэсэн байдаг л та. За тэгээд эднийх бол 26 настай, 21 настай хоёр насны хүрсэн хүүхдүүдийн хамт амьдардаг. 15 настай Анжела хүү бол энэ гэр бүлийнхнийгаа бодвол арай нэг тийм спортлог, серфинг болон за тэгээд скейтер хичээлдэг, гулгадаг, DJ хийх сонирхолтой. Нэг газар очиод ингээд албан ёсоор DJ хийдгүү ч гэсэндээ гэртээ бол нэлээд оролцдог гэдэг нь харагдана. За бяцхан охин Жиана бол эдний гэр бүлийн гүнжин амийн эрдэнэ. Сүүлийн нэг жилийн хугацаанд Беллагийн Жерси Шорт Пипи нэртэй пиццаны ресторанаа өөрсдөө ажилуулан амжилттай авч яваа. Энэ нь бол эдний гэр бүлийн бизнес. Хамтдаа ажиллаад, хамтдаа амьдрал ер нь бүхнийг хамтдаа хийдэм билээ. Бас би битэй амар хайртай гэр бүлсэг хүмүүс юм шиг санагдсан. Гэтэл яасан бэ гэсэн чинь аюул хилж ирдэггүй, хийсэж ирдэг гэдэг шиг Сэнди хар салхи бол энэ хавирхыг бүгднийг сөөрүүлээд хар салхины улмаас харлах бүр бүхэлдээ үер тавтаад он цадал зарласан. Тэг маш их хохирлоо очирч одоо хүртэл хийн шугмын асуудал бүрэн шийдэгдээг байгаа болохоор ресторан нь хаалттай. Тэг эдний гэр бүлийнхэн бол энэ үнэхээр хүн тусаад аль нь ажилгүй болсон. За ингээд солигдох өдөр болоод бүсгүүчүүд маань ачаагаар байгаа бэлтэж байгаа нь харагдана. Маригийн хувьд бол нэлээд тайван байх бол Карл бол эсрэгээрээ яагаад гэхээр нөгөө бүх дүрм журам хуваар нь алдагдах гэдэг юм шүү дээ. Энэ хоёрын гэр нэлээд хоолой учраас нэлээд олон цагийн турш нисгтэй ингээд явж ирнэ. Нэвтрүүлгийн дүрэн болохоор шинэ гэр бүлийнхэндээ танилцахаас өмнө шинэ гэртэйгээ танилцдаг. Карл бол дөнгөж орж ирээд энэ гэр бүлийн гэрийн одоо тухтай интерьерийн таалагддаг ч гэсэн энэ замбрааг бодлол арай биш байдаг. Тэгээ би ч гэсэн бодсон. Эднийх одоо ямар жоохон нялх хүүхдүүдтэй айлгаа штэ. Яагаад ийм байгаа юм бол тийг хүүхдүүд нь гэр орноо цэвэрлжиж яагаад болоогүй юм бол гэж их бодсон. Тэгээ Карл ч гэсэн өөрөө хэлж байгаа хүү энэ нөхцөл байдал ч одоо тэдэрт бол цэвэрхэн байдаг бах. Надад бол өстой үгүй гэл. За тэгээ гэр бүлийнхний зургийг хараа шок. Яагаад гэхээр их нь одоо ийм одоо нэмэлт жинтэй хүмүүс байгаа штэ, илүүдэл жинтэй. Тэгэд явж байгаа дахиад нөгөө нэг хоолунд болон идэж уудаг зүйлүүдийг нь хараад нэмээд бүр шок. Бараг ухаалтлаа. Яагаад гэхээр энэ чинь амар тархлуулдаг сахар ихтэй бүтээгдэхүүнүүд байгаа байхгүй юу? Нөгөө талд Мэрид бол эднийх нэлээд цэвэрхэн зэгцтэй харагдана. Тэгээ баахан тасгалын хөрөмжийг бас харангуудаа гэл гайхаал өнгөрнө. Ийхүү манай хоёр бие биедээ бичиж тэмдэглэсэн, үлдээсэн хийх зүйлийн одоо чиглүүлэх чагсаалтуудыг хараад ерөөхдөө танилцсан. Карлд бол эдний 26-тай 21-тэй хоёр хүүхэдтэйгээ хамт амьдрна гэдэг нь амар галзуусаас өгч байгаа байхгүй юу? Тэгээд ер нь энэ хоёр ч хоёр өөрсдийнхөө амьдралаас тэс ондоо хоёр амьдралын рутинг хараад бүр шок. За ингэж яж агаад эцэст нь шинэ гэр бүлийнхэнтэйгээ танилцсан. Тэгээ Лари Мариг хараад энэ ч гэсэн манай их дэрс нэлийн том эмэгтэй юм да гэж өнгө заяа. Тэгэл Мари болохоор эдний гэр бүлийнхэнд өөрийгөө хаанаас ирсэн, эдний гэр бүл ямар уламжлалтай байна гэдгийг амар нээлттэй танилцуулж өгнө. А нөгөө талд бол Карл шинэ гэр бүлийнхэнтэйгээ танилцсан. Ямар ч тач аль алиных нь хувьд анхны сэтгэгдэл нэлээд айтайхан байсан юм шүү хаа. Ингээ хоолны цаг болоход эднийх бол угаасаа уламжлалсаар бараг хоолны ширээн цагаансаар. Үүнийг хараа Карл бол ёо гэл шууд хоолны биш ингээ хоолны калорийг тоолоод байгаа байхгүй юу? Ингээ арга бол ихтэй мэдгүй. Ямар ч тач тэдэнд ингээд яаж дуугаа ах вэ?
өөрийгөө яаж таргалтай тэмцэн, яаж турсан хоолны дэглэн бол ингээд ийм тийм дадададаа гэл айгүй хэм ярьж байгаа. Тэгээ нөгөөдөл нь бол энэ олон жил ийм хэв маягаар амьдарсан болохоор шууд нэг сонсоод тийм үг гэхгүй нь бол ойлгомжтой. Маригийн хувьд бол очсон шинэ гэр бүл нь угаасаа тэс ондоо хамгийн амар нь эдний хоолоо идэхдээ хүртэл зогсож иддэг. Тэгээ энэ нь бүр ингээд калори шатаагаад тусалдаг гэж байгаа байхгүй юу? Мэдгүй. Нэвтрүүлгийн 4 мөстөөр солигдсон ээжүүд нэгнийхээ ажлыг хийдэг штеп. Тэгээ тэр дүрмийн дагуу Мари Карлийн ажлыг хийж байгаа нь харагдана. Тэгээ энэ үедээ Мари хэлж байгаа. Энэ ихнэр хүүхдүүдтэй хангалттай цаг гаргадгүй юм шиг санагдаж байна. Ядаж хідэн саналгаад хоолоос сууж аваад идэх хэрэгтэй штеп гэл. За тэгээд хүүхдүүдийн хийх өдөр тутмын хуваарийг тайлбарлуулад үүнийхээ оронд мөнгө авдаг талаар олж мэднэ. Тэгээ Карлийн оронд харилцагчд руу залгаад очиж уулзна. Тэгээд өдөржингөө ингээ яваад нэлээ ядарсан хүн гэртээ ирээд уламжлалсараа хоол идэхийг хүссэн боловч тийм хайр байхгүй. Нөгөө нэг тураах одоо тийм лаг ногоомоготой хоолно. Тэгээд ядж хатан зөксөөгөөр иддэг. Тэгээ хүүхдүүд нь хэлж байгаа. Ээж бидэнтэй нэг цаг өнгөрүүлдэг юм уу? Тэгээд айгүй ажил ихтэй ингээд. Тэгээ энэ амар хэцүү сонсогдно. Бас болоогүй Карлийн оронд түүний хуваарийн даваа тасгал хийх ёстой шүү дээ. Мари. Тэгээ уг нь манай хүн эхлүүлэхэд бол амар дуртай байдаг байхгүй юу? Би тасгал хийх дуртай амартай гэл. Тэгээ 10 минут би дараа шантарчин. Тэгээ ийм хийлүүлэлчинтэй хүн чинь нэгээд айгүй хурдан ядарх нь аргагүй юм дөө. Нөгөө талд Карл Лео өөрсдийнх нь ажилладаг байсан ресторан байсан. Энэ тэгээд юу тохиолдсон талаар тэгээ одоо бизнес нь байхгүй болсон талаар ярьдаг. Гэхдээ штэ би эднийхийг саяхан ийм зүйл зохиолсон гэж бодсон чинь ийм юм болоо 6-аас 7 сар болсон. Тэгээ энэ хугацаанд манайс бол юу ч хийгээгүй дээ гэртээ байсан. Дараа нь яхаж бодоогүй байгаа байхгүй юу. Тэгээ энэс сонсоод Карл бол нэлийн гайхах нь яад гэхээр мань хүн бол өөрөө зүгээр сууж чаддаггүй төрлийн хүн. Гэтэл энэ хүмүүс бүхэлд нь 6-аас 7 сар дараагийн төлөвлөгөөгөө бодоогүй ингээ ажилгүй сууж исэн гэдэг нь бол маш аимшигтай санагдсан. Маргааш өглөө нь болоод Карл бага охиныг сургуулийн автобусанд хөргөж өгөхөөр машин төгөлнө. Тэгээ учир нь ээж нь надад ингээ машинда хөргөж өгдөг гэсэн гэж байгаа байхгүй юу. Тэгсэн яасан гэж нөгөө очих газар нь ганцхан блокийн цаана. Карл гайхал хөөе яа машинт явж байгаа юм бэ алахгүй мүү гэл. Тэгээ дараа нь хүүхдийг хөргөж өгчөөд буцаж гэртээ ирээд байшин арай зөкстэй болох гээд үзнэ. Тэгээ хүүхдүүдийн өөрөө бол зүгээр л гамшиг. Баахан хоол нүгэлдэг л хог новш юу вэ? Бид нар чинь тэгээд одоо ажилгүй гэртээ байж иж цэвэрлждэггүй ядаж энэ эцсийн юмныхаа хогийг хайчихгүй тэгээд Карл бол хүүхдүүдтэй ярилцсан. Энэ бизнес ч одоо ингээд зөксөн байдалд орсон байна. Тэгэхээр өөр юм бодож олох хэрэгтэй, юм хийх хэрэгтэй гэдэг. Тэгээ бас тэд нар та нар яг юу хүсдэг, юу мөрөөддөг ингээд мөрөөдлийнхэн талаар ярина. Тэгээ хоёр том хүн бол тоогооч болохыг хүсдэг. Харин дунд хүн Анжела бол DJ болохыг хүсдэг. Тэгээд өөрийнхөө хийсэн хөгжмийг одоо сонсгосон чинь Карл бүр амар баярлаад тэгээд тэр дуу нас амар таалагдчих жоохгүй хөгжим нь. Тэгэл ямартай ч эдний хүүхдүүдийн мөрөөдлийг дэмжих талаар бодсон юм шиг байгаа. Ингээ 3 өдөр болноо. Мари Карлийн оронд дасгалаа хийгээд Карл нөгөө хоол өглөөний хоолны ард айгу тухгүй сууж байгаа нь харагдчих байгаа. Гэтэ энэ хоол зөвхөн өглөөний хоол гэж бодохоор бас нэлээд чанга санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ Сандиаго Ларуш явахтай сургуульд явсны дараа Мари Ларита удаа хугацаанд ингээд боддоод хэлмээр санагдсан юм аа ингээд хэлгээд ирсэн байна. Тэгээ юу вэ гэхээр би Клоийн талаар ингээд сонссон. Тэгээд ер нь бол энэ ингээд та нарын хоолны дэлэмчийн бүр арай дэндүү биш үү? Энд чинь ингээд баг эмгэг гэж би бол бодож байна гэл. Тэгсэн чинь нөхөр нь бол хүлийн зөвшөөрдөг байхгүй юу? Тийм манай ихнэр одоо ингээд бага наснда махлаг уусан учраас энэтэй холбоотой. Гэхдээ бид нар бол Софио санаа зовж байна. Тэр ер нь жоох махлаг гэцээ. Тэг хүүхэд нь бол ерөөсөө махлаг биш байгаа байхгүй юу? Тэгээд тэгснэ Мариг ингээд нэвтрүүлгийн хүмүүст ярьж байгаа. Энэ одоо өөрөө илүүлж чинтэй гэж одоо манай хүүхдүүдийн хооллолтыг шүүмжлэх нь яг юм хоёр нүртэй юм шиг санагдаж байна гэл. Тэгээд хүүхдүүд зөв хоолтын хил хязгаарыг багаас нь зааж өгөх нь бол угаасаа чухал гэл. Ер нь саяны Маригийн хэлсэн юм нь бол Ларид нэлээд онцгой санагдсан байгаа байхгүй юу?
За тэгээд нөгөө талд Мари Лео хоёрын найзууд тэднийг зочлно. Гэхдээ амар инээдтэй найзууднаас хөргөн махлагцаа. Тэгэл их хидэлт эхэлж байгаа. Гэхдээ бас нэр арай л хідэн заяа. Тэгээд Карл сурснараа байн клор тоолол нөгөө хэдэд нь хэлчихэж байгаа байхгүй юу? Энийг идээ та нар хэр их чинь нэмэх мэдэж гинөө гэлтгсэн чинь том хүн. Үгүй мэдгүй зүгээр enjoy доол идэж штэ. Гэхдээ энэ гэр бүлүүдийн аль нь зөв гэдгийг бол би бол үнэхээр хэлж мэдгүй хойлоолж байгаа асуудалтай санагдсан. Тэгэд Карл Тиана охиноос асуунаа. Чи одоо ийм хоол идээ зүгээр үү гэд нөгөө охин дахиад хоолоо идчихэд нэмээд бялуу идэх гээд байгаа байхгүй юу? Тэгснэ охин нь зүгээр би угаасаа ингэ идчихэд өөрөө энийгээ шатаад чаддаг байхгүй юу гэд өөрөө тэрүүндээ амар итгээд байгаа байхгүй юу? Тэгэл Карл тэрийг сонсоод өөдөөс нь олон юм ярьдгаараа яриад амхандаа эн чинь ингээл буруу муруу гэж тайлбарлах гал байж ангууд Лео харж байгаа сүлд охиноо өмөрөөд уурлнаа. Хөөе эн чинь ингэ жоох хөхөд чи юу яриад байгаа юм гэл. Чи охиноосоо чи сайн ярьсан юм ойлгосноо гэсэн чи охин бүр ингээд уйлах гэдэг юм шиг царай гаргаснаа. Үгүй гэл. За тэгээд эцэст нь энэ солихсан ээжүүд нөгөө ээжийнхэн дүрмээр ш. Яг одооноос өөрсдийнхэн дүрмээр тоглож эхэлнэ. Одоо л жинхэнэ тоглоом эхэлж байгаа заяа. Тэгэл Карл гэрийнхэн шин дүрмээ танилцуулж байгаа нь харагдана. Тэгээд эрс шийдэн билж байгаа. Одоо ингээ мамаас бай байх цаг чинь дууслаа. На гэр орноо хар нохоо ороо одооноос босч цэвэрл гэл. Энэ тэг хөвгүүдэд нэлээ ууртай сонсогдно. Тэг арайч нохоо ороо мараа гэвэл тэ. За болоогүй одооноос тэгээд турахын тулд хоолны дэглэм барьж ирүүл хоол идгээр болж байгаа. Тэгсэн хүүхдүүд амар хөөрхөн мэдхгүй л байгаа байхгүй. Би ирүүл хоол бас иддээ штэ. Жишээ нь паста гэл. Тэг би ч гэсэн саяхныг хүртэл бантан ирүүл хоол л гэж бодсон байсан. За тэр яг уу. Тэгэд гэрийн өглөөр тасгал хийх хэрэгтэй юм уу? Хоёр том хүүхэд хоолны дамжаанд явж эхлэх бол дунд хүүг мэрэгчлийн DJ нартай уулзуулаад сургалтанд суулгах боломжгүй байгаа талаар бол ирж ханаа гэдгийг хэлнэ. Тэг ямар ч тач энэ аль нэлийн хөлгөөнд орно. Нөгөө талд Мари шин дүрмээ танилцуулна. Нөгөө дүрмийг бичдэг одоо тэр нөгөө бүх өдрийн рутиныг бичдэг самбарыг бол хамгийн түрүүнд буулгахыг хүсдэг. Тэгээ болоогүй хүүхдүүдийн хийгээд оронд нь мөнгө авдаг тогтолцоо бас байхгүй болно. Бас хоорондоо илүү их цагийг зарцуулдаг болно гэдэг талаараа хэлж байгаа. Тэгээд энэ нь бол угаасаа нөхөр Ларид нэлээд дургуй санагдаад эсэргүүцэгт нь Карл бол Мари бол шууд хэлж байгаа юм чаа. За уучлаарай би чинь ихнэр Карл биш би чадахгүй одооноос эхлээд миний дүрмээр тоглоно. Тэгээ хамгийн хөөрхөн нь ингээд энд ээжийн ажлын цаг гаргаж байгаа байхгүй юу? Өмнө ээж нь ингээд байнга ажиллаа хийгээл охтуудаа анхаарал хандуулах нь айгүй цөөхөн байсан бол энэ удаа ээж 5 цаг гэхэд ажиллаа дуусгаад шууд гэр бүлдээ цагаа зарцуулна. Тэгээ ээж охтын өдөр гэж бас гаргана. Хоолыг бас зогсоож биш бөөндөө тойр суугаад тухтай иддэг болно гэж хэлж байгаа. Тэгээ энэ бүх өөрчлөлтүүд нөхдөөдөд бол бүр амар таалагдана. Өөрчлөл шин дүрм ингээд хэрэгжиж эхэлнэ. Карл бол тэр гэрт байгаа бүхэл төргөн хоол таргалуулах зүйлсийг хураадаг. Мари эсрэгээрээ гэр бүлээрээ Итали хоол хийдэг. Тэгээд хоол хийсний дараа Ларигийн ээж болон бусад найз нөхдүүдийн дуудаад хамтдаа хоолдог. Хүүхдүүдэд бол хоолны амт тэгээ байгаа байдлууд бүх зүйл үнэхээр таалагдана. Ингээд инээд хөөртэйгээр хоолны ширээний ард байгаа нь харагданаа. Тэгтэл энэ их хоол нөхөр Ларид бол таалагдахгүй хэвээрээ л байгаа юм. Өөрчлөлт ихэлсэн ингээ 2 дахь өдөр эхэлж байна. Карл бага охин болох Жианатай сургуулийн автобус хүртэл гүнээ. Ер нь бол машинаас татгалзаж байгаа. Тэг гэртээ оронгуудаа нөгөө үеийг босгоод сэрээгээд төлөвлөгөө болон самбар дээрх тэдний хийх зүйлийн хувааруудыг харуулж байгаа. Бас бүгдийг нь оролцуулсан цэвэрлэгээ эхэлнэ. Энэ мэдээж хөвгүүдэд таалагдахгүй шүү дээ. Угаасаа нэмээд нэгэнд өөрчлөлт хэлсэн юм чинь нөгөө хоолны оронд бага хэмжээтэй эрүүл хоол өгнө. Тэгээ нөгөө талд бол Мари охтуудтай хамт болцоож гадуур дэлгүүр хэсэж цагийг үнэхээр зугаад өнгөрүүлж байгаа нь харагдана. Тэгээ энэ хоёр охин бүр ингээд үнэхээр амар баярлдаг зав. Яг л энэ зүйл тэдэнд хэрэгтэй байсан юм шиг. Өөрчлөлтийн 3 дахь өдөр болоход Карлийн охтууд айл хэдийн нөгөө байн хийдэг зүйлээ ер нь л хийхэ болцсон байна. Энэ Лариг бол бүр галзуур болно. Тэгээ Лари ярьж байгаа байхгүй юу? Тэр самбарнууд чинь бидэнд хэрэгтэй байсан юм аа. Эдгээр чинь хүүхдүүд юу хийхийг нь заавал чиглүүлэх хэрэгтэй. За тэгсэн эсрэг талд яасан гэж Карл өглөөрт бүгдийг нь босгоо тасгал хийлгэж байна. Нөгөө хэд ч юм угаасаа мангар дургу байгаа байхгүй юу? Тэгээ гэртээ ирээд Карл хүн бүрийн жинг үзээд
тэр нь ямар хүнд байдалтай байгаа болон цаашид ямар эрсдэл гарах талаар ингээд нэлээд сайн ойлгуулна. Тэрийг сонссон нөгөөд ч бүр шок. Аав Леон бүр Карлоос ингээд чин сэтгэлээс асууж байгаа байхгүй. Би яаж ингэ асах вэ? Би гэр бүлтэйгээ удаан баймаар байна. Би өвмээргүй ингээл нэлээд ойлгосон байгаа. За ямар ч тач энэ гэр бүл илүү л чин хэрэг ноцтой талаар болон жингээ хасах хэрэгтэй гэдгийг бол ойлгосон байна. Лари бол тэнд хуваар налтагдсан бөө уур хөвөрөөл юм. Уг нь мань хүн бодохдоо ингээд самар дээрх хуваар байсан байгаагүй, охтууд нь хийх юм аа үргэлжлүүлээд хийн гэж бодсон боловч sorry энэ хүүхдүүд шүү дээ. Тэгээд ингээд баг зэргийн маргаан болгоод хамжина. Нөгөө талд Анжелог мэрэгчлийн DJ-тэй уулзуулж байна. Үүнд бол Анжела маш их дуртай ах өгөөд Карл хүүхдүүдийн мөрөөдлөг боддоор дэмжих гэж хичээж байгаанаас амар хөөрхөн харагдана. Хоёр том хүүхд ч гэсэн ингээд тоогоочийн сургалтанд суулгаж байгаа байхгүй юу? Манай хоёр өвгийн хоол хийх дуртай болохоор хоолоо гоё хийдэг. Амар сонирхолтой нь энэ хоол бол эрүүл хоолыг хэрхэн хийх талаар заадаг. За ингээ 2-7 хоног өнгөрөөд ээжүүд маань өөрсдийнхөө гэрлөө харна. Аль алинд нь бас амаргүй байсан ч гэсэндээ хүүхдүүдийн хувьд бол нэлээд өөрчлөлтийг эрэг зүйлсийг хоёрын эмэгтэй хоёулаа одоо энэ гэр бүлүүдэд аваач чадсан гэж бодож байна. Тэгээд дөрүүлээ уулзах цаг болж байгаа. Энэ дөрөв өөдөөдөөсөө хараад өнгөрсөн хугацаанд хэрвээсэн талаар хоорондоо хуваалцсан. Тэгээд Карл хэлээ ярьж байгаа. Танаа гэртээ бол би үнэхээр тухтай байсан. Гэхдээ танаа хөвгөө чамд тусалдаггүй гэдгийг анзаарсан. Чи хүүдээс та арай л бөөцөлөд өсгөж гэд. Тэгээ энийг Мари ч гэсэн хүлээн зөвшөөрнө. Тэгээ хэлж байгаа. Би хөвгүүдтэйгээ илүү ойр дотн байхыг хүсдэгээл гээл. Тэгсэн энийг сонсон Карл бүр ингээд хүүе хүүхдүүд 21 тэгээ 26 настай. Гэрээ ажил бараг л хийдгүй үний тэрэгэл шүүмжлээл юм. Тэгээ бас ер нь нэлээд хэцүү байгаа нөхцөл байдлыг өөдөөс нь хэлдэг байхгүй юу? Тэгсэн чинь хажуунаас нь Лари хэлж байгаа. Чи манай гэр бүлийг бүдүүн гэр бүл гэж хэлсэн. Гэ бараг ихнэрийнхээ ажид ховлоод байгаа юм ааши. Тэгээ энийг сонссон Карл ч жоохон бантна. Угаасаа айлын гэр бүлийг арай л доромжилсан байгаа байхгүй юу? Тэгээ нөхөр өгтөдөө ингэж хэлүүлснийг сонссон Мари бүр ингэж айгүй хүнд тусна. Нүдэнд нь баг ингэ нүлмэс хэлгэнцээ. За тэгэл Карл хэлж байгаа. Чамайг баг байхдаа би ингэж ямар асуудалтай байсныг чи ингэж тэрүүнтэйгээ яаж тэмцсэнийг чи мэдчихэйна. Гэхдээ чи хитрүүлээд байна. Чиний над таргалчин гэсэн бодол чинь бүр ингэж өвчин болоо асуудал болчихж. Дотроо юу бодсон, юу мэдэрсэн бүгдийг хэлнэ. Тэгсэн нөгөө Лари ихнэрээ өмөрсөн үү яасан. Чи ингэж хэлэхдээ өөрийнхөө жингийг бодсон уу гэл. Тэг Мари тэг өөрийгөө өмөрч байгаа байхгүй юу? Бид нар Итали хүмүүстэй хоол бол бидний соёлын нэг хэсэг гэнэтрэг гэл. Тэгсэн Карл нүдэ амар томруулж байгаа л чи хэрвээ эрүүл хоолдог байсан бол жинчэн юм байхгүй чи ингэж харагдахгүй байсан заа юу гэл. Би танаа гэр бүлийнхэнтэй байсан хамт хоололсон. Тэдний юу гэдгийг ч мэднэ. Бүр зарим хүмүүстэй шинжийн бүр амар асуудалтай болсон шүү дээ. Өөрсдийн хүн чинь та нар агаар хэрэгтэй гэл. Ер нь нэг тиймэрхүү юм ярьж байгаа. Тэгэл энэ үед хажуугаас нь Мариг нөхөрлөё. Их нэртэй өнгөрсөн хугацаанд ингээд юу болсон талаар нэлээд зөөлрүүлэх гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэл бид нар ингээд дасгал хөдөлгөөн хийсэн. Тэгээ энэ айгуу чухал гэдгийг бас ойлгосон. Хамгийн чухал нь бид нар эрүүл ээж хүүхдүүдийн том болох. Тэгээ охиноо хурмаа ихийг харах ёстой гэд. Тэгээ энэ хүн бол үнэхээр ойлгосон байгаа нь харагдана. Энийг сонссон Мари тэгээд Карлийн өгнүүдийг хүлээн зөвшөөрөө тайвшраад тэгээд цаашид яах ёстой талаараа нэлээд хүлээцтэй сонсно. За ингээд энэ бүхний дараа Мари ингээд өөрийнхөө юу ажигласан тухай ярьж эхэлж байгаа. Чи хүүхдүүдтэйгээ хангалттай цаг гаргадаггүй. Арай л их хуваарийн дагуу амьдардаг гэд. Тэгсэн нөгөө Карл ч шууд өөрийгөө өмөрөөл. Өстой үү шүү би бол сайн ээж гэл гүрээсэн за. Тэгэл Мари хэлж байгаа байхгүй би танаа охтуудтай чинь ярьсан. Танаа охтууд ч юм бас энэ талаар хэлсэн. Манай ээж ингээ үнэхээр завгүй байдаг болохоор бидэнтэй ингээ баг цаг гаргадаг гэж хэлсэн. Тэгээ охтууд чинь ингээ миний дүрмийн дагуу байхдаа ямар их жаргалтай байсан гэж хүүхдүүд амар хурдан томордог. Тэгэхээр тэд нарыг яаж томорж байгааг, яаж өсөж байгааг ингээд харах хэрэгтэй, хамтаа байх хэрэгтэй гэсэн чинь Карл ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй. Үгүй гэл. Тэгээ шууд ингээд Мари руу дайрч чадахгүй нөхрлөөгөө дайраад байгаа байхгүй юу? Тэгэл нөхөр нь нас ингээл ихнэрээ арай нэг аргадчих гал манай хүүхдүүд за яг ингээд бид нар бас ингээд хүссэн шиг цаг хугацааг хамтаа өнгөрүүлдэг байхаа гэл. Тэгэл нилээн ингэж тайвшруулах гэж үзэж байгаа хэлж байгаа байхгүй юу ойлгосноо.
Тэгээ би ингэж бодсон. Ингээд бидэнд хамтдаа байх чанартай цаг хугацаа хэрэгтэй байна. Бид ширээ тойроод хамтдаа суугаад, хамтдаа хооллоод тэг хүүхдүүдтэй хэр агаа тэдэнд юу мэдэрч байгаа талаар ингээд ярилцсан нь бол айгүй тийм чухал цаг гэдгийг би өнгөрсөн хугацаанд ойлгосон гэдээ хэлнэ. Тэгсэн энэ үгээд дэмжиж Леоас хэлнэ. Би ингээ эрүүл хооллох ямар чухал гэдгийг бас танаас ойлгосон шүү. Ингээд гэр бүл зохиогоод манай хүүхдүүд тусдаа гарсан ч гэсэндээ эрүүл хүүхдүүд байх хэрэгтэй гэд. Тэгээ энэ үгийг ихнэр Маринаас дэмжиж эрүүл хооллох, эрүүл ах ямар чухал болохыг гэр бүлд нь ойлгуулсан баярлаа гэдэг Карл талархснаа илэрхийлнэ. Карл ч гэсэндээ буцаагаад би эрүүл ахын төлөө хүүхдүүдэд золиослт юм байна гэд өөр хаалтаагаас хүлээн зөвшөөрнө. Тэгээд энэ хоёр гэр бүл маань амар хөөрхөн аль аль нь алдаагаа хүлээн зөвшөөрөөд бие биедээ талархаад эгөө сайхан салцгаана. Тэгээд эцэст нь гэр бүлдээ эргэж очсныхаа дараа Карл бол хүүхдүүдэд илүү их цаг гаргаж хамт агаар шийдсэн бол Маригийн гэр бүлийнхэн жингээ хасаад эрүүл хооллохоор шийджээ. Энэ анги надад их хөөрхөн санагдсан. Тэгээд ер нь альва юмны тунан нэгтгэхээр айгу буруу үр дүн авчирт юм байна да гэж бодчихлоо. За тэгээд энэ хүртэл хамт байсан баярлалаа. Дараагийн дугаар дээр бас нэлээд ширүүн дугаар бэлтэж байгаа. Тэгээд дараагийн дугаарт уулзлаа баяртай.